Орцсон юм уу? Орцсон байна те. За 24 ирэх хүмүүдэд үзэгчтэй ET-длээд 18 цаг 30 минут болсон байна. За даваагаас баасан гараг 18 цаг 30 минутаас 19 цаг 30 минут хүртэл та бүхэндээ бид нэвтрүүлэг та бүхэндээ шууд хүрч авах болно. Бид за яагаад энэ нэвтрүүлгийг бид гэж нэрлсэн бэ гэхлээр за Монголын залуучууд өнөөдөр бид нэг цул юм. За бид бол өнөөдөр юу хүсэж мөрөөдж гин те юу бодож санаж гин. За дээрэс нь бидний одоо чиг хандлага ер нь хүмүүс одоо ямар нэгэн сэдвээр залуучууд бол ямар байр суурьтай байна. За залуучуудын дуу хоолой болох нэвтрүүлэг гэж та бүхэн ойлгож болно. За энэ нэвтрүүлгийг өдөр болгон та бүхэн 18:30-аас 19:30 за мэдээж ETV HD пэйж хуудсан дээр лайв үзэж болно. 19:50 мэдээллийн лавлагын 1919:50 пэйж хуудасаар бас лайв явна. Mass Agency гэсэн Facebook хуудасаар бас лайв явна. За тэгээд 21 цагаас FM 99.7 дээр та бүхэн манай нэвтрүүлгийг эфирээр шууд үзээгүй хүмүүс нь одоо FM-ээр сонсох боломжтой. За тэгээд өдөр болгон та бүхэндээ 5 сэтгүүлч, за 5 залуучуудын төлөөлөл сууж ямар нэгэн сэдвийг дундаа тавьж сууж агаад эхлээд бид нар тэр сэдвийн талаар сайхан шүүмжлэл өрнүүлнэ, ярилцсан. За дараа нь мэдээж зөвхөн шүүмжлээ зогсохгүй те яаж одоо энэ асуудлаас гарах вэ гэдэг тэр гаргалгааг цөмөрөө ярилцсан. За тэгээд дээрэс нь сайхан урайлга төвшүүлээд нэвтрүүлгээ өндөрлж явах юм ба. За өнөөдөр студид сэтгүүлч Баярмаа, Алтанхүү, Зуламины би, Ариун Зя доо. За бүгдэнд нь орой мэндэргээ. За орой мэндэргээ. За шинэ нэвтрүүлэг эхэлж байгаа. Жавраа үргээ те. Жавраа үргэж тий. За нэвтрүүлгийн маань хамгийн ихэнд ер нь бол зорилттой хэлчихлээ шүү дээ тий. За өнөөдөр залуучуудын хувьд ямар өдөр байв? Өнөөдрөөс үлдсэн юм одоо Баярмаагаас эхлэе. Өнөөдрөөс үлдсэн хамгийн гоё комент юу вэ чинийх? Гоё ч яг заа шүүмжлэлтэй өөр юу гэсэн чинь би шууд бодож эхэлж байна. Ер нь сүүлийн үед 9 сарын 1-ээс хойш өглөө босоод за ажилдаа яаж хоцрохгүй төгжрөхгүй очих вэ гэдэг ганцхан том зорилготой болсон шүү дээ. Яаж хамгийн түрүүнд такси ярих уу гэх мэтээр таксиг сонгох уу, нийтийн тээврийг сонгох уу гэд маш их юм бодож өглөө гэрээс гарсан. За өнөөдөр ямар ч гэсэн ажилдаа хоцрохгүй ирсэн, хуралдаа өглөө 9 цагт яг орж ирсэн. Энэ бол миний хамгийн гоё амжилт. Тэгэл өнөөдөр ер нь өөдрөг ихсэлтэй маш олон зүйлийг амжилтлаа. Өнөөдөр баг хоолж идэх завгүй байсан мөртлөө хичээлдээ очиж хальт суучлаа. Ажлаа хийцлээ. Өнөөдөр тийш нэвтрүүлгийнхаа нээлтэнд орж байна. Уу яг сайхан л өдөр байна. Сайхан өдөр. Алтан хөө. Тий яг 7 хоногийн хамгийн одоо эхний өдөр гэдэг бол мэдээж тухайн 7 хоногийн одоо эрч хүчийг бас тодорхойлдог юм болов уу гэж боддог зүгээр. Тийм учраас өнөөдөр ийм сайхан шинэ нэвтрүүлэг эхэлж байгаа учраас за миний хувьд бол бас ажлаа амжуулчлаа. Ар гэрийн асуудлыг стойц. Тэрийг амжаагүй юм байна гэж юу? Асуудлууд бол байгаа мэдээж. Тэгээд ажлаа бол амжуулаад ямар ч байсан мэдээнүүдийг бүгдийг хийгээд үлээгээд өгчлөө. Тэгэхээр одоо нэвтрүүлэгтээ ямар нэгэн санаа зовох асуудал ороод бүтэн 1 цаг эзэгчтэйгээ хамт бас ярилцаж энэ нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн байна. За. Тоо. За миний хувьд юуны төрөнд үзэгчдтэй орой минь төргийн шинэ нэвтрүүлгээр уулзаж байгаад маш их баяртай байна. За одоо өдрийн хамгийн чухал хэсэг нь бол өглөө байдаг. Тэгээ өглөө эрт тус чадсан гэдэг. Одоо нөгөө амралт болоод орсон болохоор нэг хэсэг нөгөө нэг ажлын ритм байх. Тийм нөгөө унтах сезоноос гараг байгаа шүү дээ. Тэгэхээр өглөө гайхалтай өгцөн тэгэл хамт олонтойгоо ер нь өнөөдөр бол дайжгүй. За эрт туссан доод баяр хүргье. Эрт тус гэдчихэд том үзүүлэлт гэж штэ тий. Харин за миний хувьд бол нэвтрүүлгийнхаа зурганд гарсан. Манай ETV телевизээр сайхан хүмүүсгээ хүрэн нэвтрүүлэг гардаг. Энэ 7 хоногийн сайхан хүмүүсийн маань зочин бол одоо хүндийн өргөлтийн дэлхийн аврагт орох байгаа нэгэн сайхан хүнийг оролцуулах байгаа. Тэр бол Монгол улсаас бол төлөөлөөд 70 кг-аас дээш чинд 70 наснаас дээш одоо насны ангиллалд оролцож байгаа нэг ийм хүн байгаа. Яаж тийм эрүүл тэгээ би хаагаа тийм сайхан авч явж байгаа хүн бэ гэдгийг бас манай нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй гэж бодож байна. Маш их хүлгэр дуурайтай байсан л да. Өдийн насны хүн тэгээ хүндийн өргөлтөөр хичээлдэг, эрүүл зүй хоолдог тийм хүнтэй уулзч ярилцсан. За зулаа завгүй ээж. Өглөөг яаж эхлэв? Би ч нөгөө юутай штэ. Юутай гэнэ 10 сартай хүүхэдтэй. Тэгэл өглөө битэр чи эрт босоод за тэгэл мөм зөм эдэлтэй тэгэл чихмийнхээ солиод явж өгнө штэ тий. Тэгэл хоёлаас та зэрэг хувцлаад гарна гэдэг бол бараг 40
40 минутын асуудал байдаг. Тэгэл кэтэ өмсөж гараал тэгэл хүүхдээ цэцэрлэгт нь хөргөж өгч ажилдаа ирж байгаа. Тэгээд хуралдаа суугаад баярмаагийн илдгээр бүх юмыг амжуулах болж байгаа. Тэгээд өглөөнөөс хойш даваа гарагч ер нь жоохон хурал ихтэй өдөр байдаг шүү дээ. Тэгэл ажлын хурал, хуралсаг өдөр. Ажлын хурал, алтны дарга нарын хурал гээл ингээл хурал цоож явж байгаад ер нь бас ажлаа амжуулсан. Тэгээ би нөгөө магистр чинээр оюутан болж элсэж орж байгаа. Монгол Улсын их сургуульд. Тэгээд тэгээ бас сурах гад амжуулах гад тэгээд өнөөдөр нөгөө чиглүүлэгч хичээлдээ суусан. Тэгээд ер нь магистрт бол ингэж суудаг. За оноогоо ингэж цуглуулна, кредит юм, хичээл сонголт юм гээд бүх заавраа авчаад ирсэн. Баярмаа битэр сая хүмүүнлэгээс наашаа би муйсаас 5 цаг 30 минут гэж гараад бүтэн цаг баг явж байгаа. Сая амьсгаатай үгүйтэй энд орж ирсэн. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань баг тодорхой болсон баг тий. Тий, яг үнэ. Яагаад бид Тэгэхээр юу байсан бэ? Яаж амжиж ирв гэдэг асуулт гарч ирсэн. Өглөөнөөс хойш ингээд тохиолдсон юмнуудаа ингээд ярихад ерөнхийдөө манай хотод төгжрэл ямар амар асуудал байна вэ гэдэг бол одоо өнөөдрийн сэдв. Тэгэхээр мэдээж төгжрэл гэхээр хүн болгоно л ярьдаг ш. Төгжрэл бол хэцүү. Бүх ажилд одоо саад болдог, амьдралд саад болдог. За төгжрэлд бас арай л удаан байна. За 2 3 гүр даваа явцсан хүмүүсийн хувьд одоо бүр баярмаа гэлээд байгаа байхгүй тий. Бүр сураг алдарчдаг гэнтэр тий. Урд нь ч нөө 2 гүр давбал хосгүй баймаа ингээд биднээс чинь жоохон өнгөрөөд гэл тэгсэн 2 гүр давбал хосгүй төгжрөл рүү орно гэж одоо тийм хэлж байна. Тодтол уурчлагдсан. Тэгэхээр одоо 2 гүр давсан хүний хувьд бас өнөөдрийн төгжрөлийн байдал хэр байна? Угаасаа бид нар хэлсэн шүү 9 дугаар сарын 1-ээс хойш яаж ажилдаа цагтаа ирэх вэ гэдэг миний хувьд бол маш чухал асуудал болсон. Тэгэл ажлаасаа 2 цагийн өмнө босч гин. Тэгэл ерөөсөө хідэн тийшээ хүүхдээ хоцроохгүй тулд алхуулж явуулж гин. Хүүхдээ хүргээд буцаад явна гэж угаасаа амжихгүй. Тийм учраас хүүхдээ алхуулж явуулаад өөрөө гарал уртлынхаа зам дээрээс такси харах гэж үзнэ. Такси барих гэж чадахгүй бол буцаж алхаад 120-ын автобусны буудлын руу алхана. Тэндээс автобусаа хүлээн. Тэгээд автобус ирвэл бас амжиж суун. Ирэхгүй бол инх тайвны гүр даваад алхана. Тэгээд ер нь сүүлийн 9 сарын 1-ээс хойш өсгийтэй гутал гэдгийг мартсан байхгүй. Хамгийн бие дэвтэйхэн хөнгөн тим хувцас өмсөөл алхах нийтийн тээвэр хоёрыг л ер нь илүү сонгож ин да. Тэгээд яг үнийг хэлэхэд төгжрөл гэхээр маш олон асуудал ярих байх л та. Зүгээр миний хувьд зүгээр миний амьдарч байгаа бүст яагаад төгжрөл бас ихсэж вэ гэдгийг зүгээр товчхон бид өгнө хэлчихв. Манай тэр хавьд чинь сүүлийн үед нөгөө орон сууцны хорлолууд маш ихээр баригдаж байна. Цэнгэлдэх хавийн тэр районд цэнгэлдэх үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд офсууд маш ихээр баригдаж байна. За том орон сууцны хорлолууд баригдаж байна гэдэг чинь зам нэмж барихгүй байгаа тохиолдолд ачаал нэмж ирнэ гэсэн үг тийм. Төдий хэмжээгээр их хэмжээний машины төвлөрөл бий болж байгаа. Тэгээд зам нь томрохгүй өргөжгүй болохоор тэнд үнэндээ л маш их хэмжээний автомашины бөглөрөл төгжрөл ачаал үүсэж байна л та. Тэгэхээр одоо ч дахиад шинээр барилгууд баригдаж байна. Тэгэхээр одоо төсөөлөхгүй байна л та. Жилийн дараа одоо тэр хавийн зам юу болох вэ? Би баг тэндээс нүүх үү яах вэ гэдэг зүйлийг ярьж хэлж байна. Автобусны буудлаас шин чиглэл гаргахгүй байгаа үстэй. Тэгэхээр автобуснууд нь цаг тухайтай ирэхгүй маш их удаан хүлээлттэй байгаа. Тэгэхээр шин одоо боссон хорооллууд дундаас тийм бас асуудал байна. Тэгэхээр нэгдүгээр төгжрөлийн шалтгаан яг уу машины тоо зам хоёр л болж таарж байгаа. Тэгээ хамгийн дөрөв. Тэгэхээр та эдийн орчимд ямар байна? Манайхаас бол бас харцсангүй гайгүй. Хөөш хүмүүс гэдэг та нарыг хаана байгаа мэдгүй шүү дээ. Манайхаас бол манайхаас хэлсэн шүү дээ. Цэнгэлдэх юу болсон. Тэр зүгээр танах ч 10 дугаар орсон. 10 дугаар орлоос бол за би бол ямар ч байсан хавгаараа явдаг. Тэгээд 25 оролдоор өгсөд тэгээд Гандангараа Баянбүрд байлгээд авчихад бол харцсангүй гайгүй ажилтаа бол өглөө ирж та. Өвөл сасуунчлын бол манай 10 дугаар орлоос яг ийш сансарлаа одоо манай телевизийн байрлал бол ирэхэд уруу газар ихтэй. Тэгэхээр нөгөө хөдөлгөөн удааширдаг. Тэгээд цасларгаа авчихсан. Тэгэхээр бол үндсэндээ нэг цаг орчин бол машинтай авах зарцуулна. За автобустай бол угаасаа тэрнээс удаан зарцуулдаг л да. Өвөл бол автобус ер нь бараг л машинаас одоо удаан явдаг юм асуудал өрхөдөө байдаг гэдэг. Ямар ч байсан янз бүрийн нөхцөл байдлууд ер нь бол байгаа. Тэгээ хамгийн гол нь бол нөгөө хот төлөвлөлт гэдэг зүйл. Уг нь бол ингээд шинээр байшин барих газрууд олдоод байдаг. Гэтэл тэр нөгөө байшин бариад хажуугаар нь замын яаж тавих вэ гэдэг нь шийдэл өрсөн байх. Зүгээр л ингээл газар өгчдөг байшин барьдаг. Тэгэл энэ дүүжил гэдэг асуудал угаасаа аянд ингээд үүсч гарч байгаа да. За манай сансар орчмын хүмүүс бол баг мэдчихэж байгаа бах те. Ер нь бол нөгөө ер нь бол сүүлийн 2 жилийн хугацаанд за би бол шууд одоо хэлэхэд ийм арт баригдаагүй хахад ер нь түнэлийн дээшээгээ доошоогоо 2 зам дээр бол тэр болгон бүр ингэж төгжирдэггүй байсан. Тэгээд одоо ийм арт нөгөө байгуулагдчихаар
ачаал хаанаас орж ирж байгаа дэлгүүр явж байгаа ачаал өндөр. Тийм учраас ер нь тэр бас төгжрэлд бас нэлээд нөлөөлж байгаа. За тэгээд нөгөө зах ажилтдаг өдөр бол яг сансрын төв замын зах руу чиглэдэг урсгал бол угаасаа пик байдаг. Амралтын өдрүүд ч баг пик байдаг. Тийм. За тэгэнгүүтээ одоо манай ажил руу явдаг хэсэг байдаг штэ нөгөө юу руу сансраас шар хадны гитэмсийн хажуутай зам гэсэн үг те. За тэрний нөгөө нэг аюулгүй тойрог мориг тэр хавцаа бол бүр амар тийм эндээс нөгөө хойгороо урсгалаар орж иж байгаа машинууд зэрэг орчдөг тийм. Тэгээ 100 айл руу явж байгаа машинууд ингээ бүгд явдаг. Тэгээд тэр маш их төгжрэлтэй байдаг. За тэгэл тэр ер нь бол яг төгжрлийн иргэн тойронд л амьдарч байна. Харин заяач бас 3 дугаар орол талаас ирнэ тий. Гэхдээ бас яг алтан үгээ хэлдгээр бид нар чинь нэг жил маршрутаар ирж байгаа болохоор ер нь төгжрэл ер нь гай. Гэхдээ яг төгжрэл бас юунаас болоод үүсээд байна гэдэг дээр ярихад бол нөгөө одоо дүрм зөрчөөд ороод ирэх тохиолдолд замын цагдаас хэлжлээсэн л да 30-40 минут төгжрэл үүсгэждэг. Тэр нь цаашаа ингээ бүр дамжирчдаг гэж байгаа юм л да. Тэгэхээр жолооч нар маань ерөөхдөө яг дүрмийнхаа дагуу яваад байвал төгжрэл бас үүсгэх нь маш бага. За хоёрдоорч ердөөс нэгдүгээр игнэн дээр машинуудаа тавьчиад байгаа шүү дээ. Тэр бол асар их төгжрлийн одоо хамгийн номер 1 асуудал. Тэгээ зогсоол байхгүй юм чи яах вэ? Нэгдүгээр игнэн дээрээ тавиал ачаалах нэг нь ачаалал ингээл бас боломжтой нэг ингээл тавиал өөртөө ч гэсэн байгаал ингээл яваад байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн ажиллаар явахдаа одоо ямар сандаа жолоочоо үлдээгээ явж байгаа тулдаа л ажлаа амжуулаад байгаа болохоос ш өөртөө барай ч юм уу сургалаач нь барай явах юм бол тэр манай зургийн ажил бол тий маш их цаг зарцуулагдана. Тэгэхээр тэгээ ярихаар бас зогсоолын асуудал болоо явчихж байгаа юм л да. Бас нэг шалтгаан болчихлоо. Зогсоол руугаа орохоор ийм судалгаа байна. Ер нь албан байгууллагууд ер нь ажил төрлөө хөөцөлдүүлэх нэг газар олж таарна шүү дээ. Гэтэл тухайн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүсийнх нь машин тэр зогсоолт ер нь байгаа байхгүй юу. Тэгэхээр үйлчлүүлж байгаа би үйлчлүүлэх гээд байхад байхгүй болохоор яах вэ? Жишээл наран туулын зах дээр 70-80% зөвхөн туристлэгчдийн машин байна гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр нөгөө очиж байгаа хүмүүс хаана машинаа тавих вэ? Тэгэхээр нөгөө байгууллага офисаа барьж байгаа хүмүүс ч гэсэндээ үйлчлэгээний газрууд хаана ямар одоо хүмүүсээ хаана байршуулах уу, машиныг хаана парклуулах уу гэж бас л бодгол асуудал. Тэгэхээр зам дээр тавина тий үйлчлүүлж байгаа хүмүүс. За дээрэс нь Алтанхүү бол одоо сайн хэлэндээ Баярмаа Алтанхүү хоёр бол ерөнхийдөө төрийн байгууллагуудаар маш их явж мэдээ сурвалжлага бэлддэг, улс төрчтэй уулздаг, одоо яам тамгын газраас мэдээцтэй эвгөх бэлжид тодруулга хэлдэг. За ер нь бол нэг ийм сая нөгөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын хурал боллоо. Юу боллоо? Ажлын албаны хурал юм аа. Ажлын албаны хурал гэх үү те. За ажлын албаны хурал болоо тэрэн дээр ингээд төгжрлийг бууруулах асуудлуудыг хид хідэн үе шаттай ингээд нөгөө авч байгаа ингээд арга хэмжээнүүдийг ингээд хэлж байгаа. За тэрэн дээр бол юу яригдсан блэ? За нэгдүгээрт түгэлтийн машинуудыг цагийн хуваарьт оруулах. Тогтчлтын машинуудыг. За энэ дээр хэдэн машин байна гэсэн судалгаа байлаа. Яг гоо энэ дээр яг тоонууд нь асар зөрүүтэй тоонууд яваад байгаа байхгүй юу? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга амар сайхны хувьд бол 20 мянган борлуулалтын машин байна гэдэг тоо хэлж байгаа. Гэтэл борлуулагчдын холбооны зүгээс 8 мянган машин буюу нийт Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд байнга оролцож байгаа машины 0.4%-ийг л ерөөсөө эзэлж байна. Борлуулалтын машин гэдэг тоо хэлээд байгаа юм л та. Тэгэхээр яг энийг бол борлуулалтын машин, борлуулалт түгээлт болон тавьчлалтын машиныг өглөөний 6-аас 10 цаг, өдрийн 16-аас оройн 20 цаг хүртэл хязгаарласнаар замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж чадах юм а гэж нэг арга хэрэгслэн гэдэг ийм саналыг гаргаж байгаа. Хоёрдугаарт нь Улаанбаатар хотын 4 томоохон замын уулзуурыг шар тэмдэглэгээр тэмдэглэе гэж байгаа. Энэ бол томоохон уулзуур гэж одоо 4 замын өргөөний уулзууртыг гэх мэт ийм 4 уулзуурыг шар тэмдэглэгээр тэмдэглээд тэр нь яаж ийнө гэвэл хэрвээ тэрний уртлын зам дээр төгжрөл үүссэн байх юм бол араас машинууд манайч одоо ингэж орж ирэл байдаг штеп. Гэрлэн дохио харгалзахгүй төгжрөл үүссэн тохиолдолд тэгэх юм бол тэр машинуудыг юу вэ? Торгоно. Тэгэхээр тэр шар бүсрүүл орж болохгүй л гэсэн үг байхгүй. Гэрлэн дохио анимчиж байгаа тохиолдолд ийм арга хэмжээг аавна гэсэн. Энэ бол нийтдээ нэг 200 сая орчим төгрөгөөр ийм одоо зохицуулалтыг хийх юм байна. За дээрэс нь төрийн байгууллагын машинуудыг албаны бус зориулалтаар ашиглахыг хориглох шийдвэрийг бас бүр засгийн газрын хэрэглэх газрын зүгээс гаргаж байгаа шиг байсан тийм ээ. Тий, ер нь бол ерөнхий сайд бас үүрэг өгсөн байлаа. Тэгээд энэ ондоо багтаагаад одоо энэ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагууд одоо эрүүл мэндийн яам бол эрүүл мэндийн яам албан хэрэгцээнд за эрүүл мэндийн төв бол одоо тэдгээр эрүүл мэндийн төвгээд бүгдээрээ тийм тусгай одоо наалт хуулга наагаад за тэгээд тэр машинууд нь үндсэндээ энэ хөдөлгөөнд оролцохдоо ямар хэлбэрээр оролцох вэ гэдэг ийм тодорхой зохицуултууд хийж байгаа. За үүнээс гадна яг энэ төрийн байгууллагуудын
автомашинуудын хувьд бол яг нөгөө төгжрэлд нөлөөлөд байна гэдэг нь ажлын бус цагаар одоо нөгөө дарга нь байдаг юм уу, цэрэг нь байдаг юм уу, нөгөө албаныхаа машиныг авч яваад хөдөлгөөнд оролцоод нэг газар тавьчихдаг ч байдаг юм уу, нэг ийм асуудал байгаад байгаа. Нөгөө талдаа бас энэ төрийн байгууллагын машинууд одоо бар ресторануудад зогсож ивэл иргэдийн хяналтыг бий болгох зорилгоор одоо за энэ одоо юу гэдгийг энэ эрүүл мэндийн төвийн энэ машин баарны гадаа зогсож байна гэдэг иргэд одоо тусгай дугаарууд руу уцтаад хэлэх юм билээ. За тэгээд тухайн үед нь яг тэр тухайн машины эзэмшигч нь юм бэ? Тухайн байгууллагын дээр хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэдэг нэг юм хоёр одоо бас үндсэндээ агуулгатай юм шийдвэрийг засгийн газрын хэрэглэх газрын төвшөнд бол ямар ч гэсэн хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Тэгээд энэ ондоо багтаагаад одоо төрийн албаны бүх одоо энэ машинуудыг бол үндсэндээ тийм таних тэмдгээр буюу тийм тусгай наалтаар бол одоо нааж хөдөлгөөнд оролцуулах гэдэг юм үр даалгавар өгчихсэн байна. Төрийн албаны машинууд нөө хувийн хвшлийн машинууд явах юм бол бас үйлчлэгэнд явдаг. Зөвхөн төрийн албаны машин юм байна. Тэр борлуулалт зүгээр л борлуулалт түгээлтэнд орсон. За Төрийн албан хаагчийн машины ихэвчлэн сургууль цэцэрлэгийн гадаал явж байгаа юм билээ шүү дээ. за би яг энийг яг ярих гал. Дарга өөрийнхөө машиныг хүүхдээ авах гэж сургууль руу цэцэрлэг рүү явуулж болохгүй л болчихж байгаа юм л та. Тийм дээ. За тэгээд дээрэс нь юу яасан? Нийслэл чинь нэг хэсэг зүүн иргэдгүү болгож байгаа, зарим нэг нь болиулсан. За өөр чи одоо зарим нэг замын хаагаад одоо гүүр барьж байгаа жишээний. За ийм арга хэмжээнүүдийг ер нь авч чинь. Гэхдээ энэ төгжрлийг ер нь хэр бууруулна гэж бодож байна. Хувь хүмүүсийнхаа зүгээс. Төгжрлийг болохоор би ч өөрөө л нийтийн тээврээс тэ үнэнч хэрэглэгцсэн. Тэр одоо за яг өмнөх үе бодвол 17 16-нд бол гайгүй байсан юм. Орой ажилласаа гараад шууд нийтийн тээвэрт суугаа явчихдаг. Одоо болохоор 6 цагаас хойшоо гарахаар нийтийн тээвэр автобус микро гэдэг зүйл нөр бас ирэхээ байсан. Тэгэхээр нийтийн тээвэр энэ дээр амар хомс байгаа. Маш хомс байгаа. За өглөө бол яг хуу 9 цагт ажилдаа байхад 6 7 гэхэд ерөнхийдөө л амжиж байгаа юм. Автобус чөлөөтэй хүмүүс яг 7 8 үед ажилдаа ихэнх явдаг. Тэр өглөө босоо явж байгаа. Орой яг тарах гэхээр нөгөө одоо хүүтний үйлрэл ирж байгаа. Нөгөө нийтийн тээвэр хүлээдэг. Аргын ядад бид нар чи микро суудаг шүү дээ. Микро ч одоо чихэлцэн ч хамаагүй. Зааварс гэртэл харьяа тэр нь одоо хамаалаг. Тэр чинь одоо нөгөө микрийн хүрэлцээ байх болсон. Тийм шүү дээ. Микрод нь одоо ингээд ирээд хүмүүс чихэл яваад байгаа. Тэгэхээр нөгөө нийслэлээс нийтийн тээврийн хүртээмж одоо автомашинуудыг багасгаад нийтийн тээврээ одоо хүмүүст хүртээмжтэй байлгаж яага болохгүй гэж. Нийтийн тээвэр нь хүртээмжтэй бол дагаал угаасаа автомашин багассан шүү дээ. Сая нөгөө бас автомашингүй өдөр болсон 22-нд тэр өдрөөр хүмүүстэй сэтгэл нь бүр янз юм байл. Ямар гоё юм бэ? Ямар амгалан юм бэ? Талбай орчмоор л яасан шүү дээ. Машин хязгаарласан шүү дээ. 104 зам. Тэр үеэр хүмүүс одоо ямар гоё юм бэ? Хүүхдүүд хүртэл ингээл дугуй муугын унаал хүүхдүүд би хүүхдүүд аваа гарсан шүү. Амар амгалан байгаа юм чинь. Тэгэл хүмүүс бас ихэнх нь ярьж байгаа. Ингээ нийтийн тээврээ нэмэгдүүлээд бүр ингээд нийтийн тээвэр маш олон болчихвол хүмүүс машин унах заавал шаардлагагүй. Бүгд чиглэл рүүгээ суугаад явчихна. Тэгэхээр бас автомашины хит их төвлөрөл үүсээд нийтийн тээвэр дээр анхаарахгүй байгаа юм болоо гэж миний зүгээс. Тэгвэл төгжрлийг бууруулах нэг арга болж нийтийн тээврийн хүрэлцээг гэж байна. Харин зэ Ер нь бол нийтийн тээвэр гэхээр 900 орчим тээврийн хэрэгсэл ер нь хотод яваад байгаа шүү дээ. Гэхдээ бас сүүлд бас ингэж яригдсан шүү дээ. Хорт гутаа одоо хайж байгаа автомашинуудын тоог цөөд юу. Нөгөө тээвэр тий насжилт өндөртөө. Тэгвэл агаарын бохирдлыг нэг талаар бас бууруулна, бас төгжрлийг бас яа. Тэгэхээр татврын нэмдэг санжуу одоо тийм машиныг импортоор бас оруулж ирэхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ насжилт өндөртөө. Энэ талаар бас шат дараатай л арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Би энэ дээр чинь нэг тоо хэлчихв. Би сая судалгаа харжсан 2017 оны жилийн эзэн байдлаар Улаанбаатарт яг чиний хэлж байгаа 900 мянга орчим тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна гэж байгаа. За энэний 30% нь 20 ба түүнээс дээш жилийн насжилттай 30% шүү дээ. Тэгтэл олон улсад 6-аас дээш жилийн настай машиныг өндөр насжилттай машин гэж үздэг юм байна. Зам тээврийн яамнаас бас 6-аас дээш жилийн насжилттай автомашины татварыг нэмэх жилөө, хязгаарлах жилөө нэг юм саналыг аль эрт одоо засгийн газарт өгсөн. Одоо хүртэл албачиж гарахгүй байна гэсэн мэдээлэл өнгөрсөн 7 хоногт бас өгч илээ. Тэгтэл манай улсад энэ 6-аас олон улсад өндөр насжилттай гэж үзээд байгаа 6-аас дээш жилтэй машин нийт машины 90% эзэлж байгаа. Тэгэхээр ер нь бол яг сая Ариун зэгийн хэлснээр би бүр нөгөө саяхан бас өөрийнхөө Twitter-т бас жирэгжсэн тэр нөгөө нэг юу нэг төгжрөл болоод яг нөгөө нэг талбай урталт байхгүй. Тэгээд нэг хоёр дараалсан автобусны яг энэ талд манай машин зогсож таарахгүй. Тэгээ ингээ бүр төгжирцэн. Тэгсэн чинь бүр ингээ толгоо өвдөө дотор муухай оргоод тэг эн чи юунаас болоод байна гэсэн чинь нөгөө хоёр автобуснаас гарч байгаа утаа.
аимшигтай утаатай. Тэгэхээр тэр бол одоо би л зөвхөн тэгж амч тэнд ингээд эргэн тойрон зөндөө олон машин байгаа штэ. Тэр дотор хүүхэд байгаа. Тэ одоо жирэмсэн эмэгтэйчүүд байгаа. Одоо өөр хин бэдийн ямар нэг эрүүл мэндийн одоо шалтгаантай хүмүүс бас байгаа. Тэгэхээр энэ бас ер нь бодож үзэх асуудал юм байна гэж би бас нэг зүйлийг хэлмээр санагцаа. Одоо яг их тайвны өргөн чөлөө буюу одоо зөндөрийн замаас баруун дөрвөн замын хооронд автобуснууд бол маш их яваад байгаа шүү дээ. Гэтэл яг ажил тарах үед очих юм бол хүмүүс бүр амар их байгаа. Пик байгаа. Тэд нар яагаад вэ гэхлээр энэс одоо хүмүүс автобус ингээд дүүрээд ирсэн юм чинь багтдаггүй байхгүй. Ялангуяа баруун дөрвөн замаас би суудаг байхад бол багтдагчгүй байсан. Яагаад тэр ингээд дүүрчээд таван шарлаа одоо нэгдүгээр хороолрын төрлөө явдаг учраас. Тэгэхээр хотын дарга нарыг жоохон хүүтрээд ирэхээр тэр чиглэлийн автобусанд нэг суугаад үзээсэй гэж аяг өгс тийм аа. Тэгэхээр чи бас л нийтийн тээвэр хүрэлцээгүй байна гэж хэлж байгаа юм тийм. Тэгээ нэг талаар нөгөө хүмүүс маань яагаад нийтийн тээвэр цуухгүй байна вэ гэдгийг бас нэг хоёр шалтгаантай байгаа байхгүй юу. За би нөгөө эргэх хөдөх хэлэхэд нэг нь болохоор үйлчлэгээний соёл үнэхээр 0. Тинчээ суумаар байсан ч гэсэн тийм цэвэрхэн биш. Тэр одоо хэдэн сард хэдэн удаа цэвэрлэх юм бол би бүр асуумаар. Нэрээ сууя гэсэн цуухгүй одоо бариуламж те ердөөсөө яад үйлчлэгэнд гарахтаа уулын техникийн шалгадгаас биш одоо цэвэр цэнцгэр байдлыг ердөөсөө харддаг юм шиг байгаа. Нэгдэх асуудал. Хоёрдугаар асуудал болохоор хулгайч нар бүр амар их. Амар те. Тийм болохоор наадгаас суухыг өөртөө болгодгүй байхгүй. Яг те 2 буудал 3 буудал таксит чи гэдэг байхгүй. Гэтэл бас нөгөө талд нь одоо ингийн иргэдэг таксинд яваад байна. Энийг болио заавалчгүй байгууллагаар дамжаа гэдэг байхгүй. Гэтэл хотын хизээч дийлэхгүй шүү дээ. Энийг асар их энэ одоо тэг хүмүүс бүгдээрээ ингээ харах гад унаандаа ингээд багтаж ядж яхад нөхцөл тал энийг бол би хийж чадахгүй байх гэж байна. Энэ хоёрыг баг ч гэсэн шийдэл өгчих юм бол нийтийн тээвэртэй бас дуртай аргагүй. Суумаар л шүү дээ. Сая Ариун цэг хэлдэг дээр нөгөө Баярмаа бас саяхан сошиалд илэрхийлсэн нэг гоё юу байгаа шүү дээ. Бид хэдий яриад инээлтжсэн. Хулгайчтай баг үд таарсан уу Баярмаа? Яасан блэ? Би бүр автобус руу ч ороогүй шүү дээ. Автобусны буудлын дээр л ерөөсөө зогсчихсан гэж байна тийм. Үн шүү дээ. Тэгэхээр автобусны буудлын дээрээс би уцаа алдах гэж байгаа юм чи автобусын дотор тэр чигцэлтийн донд хүмүүс юугаа алдах нь ойлгомжтой л да. Тэгэхээр мэдээж одоо доор хаяжл хүмүүс ч ухаалаг утас гэж барьдаг болсон. За сая төгрөг гэж бодъё те. Сая төгрөгөөр тэр автобус руу ороод алдах уу? Аль эсвэл 5,000 төгрөгөөр такси ярих уу гэдгийг л одоо хүмүүс өнөөдөр сонгох болж шүү дээ. 500 төгрөгөөр сая төгрөг сольж шүү дээ. Тэгэхээр тийм эрсдэлээ хүсэхгүй. Нийтийн тээврээс тий. Алдаг уу? Нийтийн тээврээс гадна за яг нийтийн тээвэр бол бас нэг шалтгаан төвжирлийг бууруулах. Манай жолооч нарын ухамсар гэдэг бол үнэхээр одоо баг ирэмгүй шахав. Одоо дараа утсан даа. Яадаг гэхэлэр одоо Улаанбаатар хотын хэмжээнд 800 км хатуучилтай зам байна. Засмал зам. За тэгээд тэгтээ тэргүй тухайн одоо жолооч явж байгаа урсгалд нь хөдөлгөөн нь удааширсан. За яг эсрэг урсгал нь одоо хөдөлгөөн сэрэг одоо автомашин үүдээс нь ирж байгаа харагдахгүй болохоор манай жолооч нар яадаг урсгал сөрөөд гүйдэг. Давхар эргээд урсгал сөрөөд авдаг байхгүй. Тэгэл нэг жолооч амиа бодвол одоо мэдээж тэнд байгаа бүх хүмүүс ажилдаа ардандаа бүгдээрээ ар гэртээ амьдралдаа яарч байгаа. Бүгдээрээ л яарч байгаа. Гэтэл нэг жолооч яарад урсгал сөрөөд орсны төлөө үүдээс нь нөгөө нэг урсгалынх нь машин гарч ирээд тэгээд 2 цаг бүхэл бүтэг 800 км зам таг ингээд үдшинд орж байгаа юм асуудал хүртэл гарч ийн ингээд зам цаг дээрх хүртэл өөрсдөө халаглаад хэлж байгаа. Гэхдээ манай жолооч нар яагаад ингээд хөдөлгөөнд орохдоо ухамсаргүй юм. Бүгдээрээ л адилхан Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдтэй бүгдээрээ л жолооч нар хөдөлгөөнд оролцож байгаа. Зүгээр л нэг жолоочийн нэг ийм харамаа бодсон ганцхан урсгал сөрсөн үйлдэлээс болоод бүхэл бүтэн 2 цаг хийжээ. Төгжир зогсчих. Хоёрхан урсгалтай замын эсрэг урсгалыг хаа. Тэгэхээр энийг бас жолооч нарт хэлмээр санагдаад байна. Яг үнэ. Яг одоо телевизээ үзээ сууж байгаа залуучууд бас алтан үгийн хэлж байгааг ер нь гэхдээ манай бид нар бол яг сэтгүүлч гэхээсээ илүү нөгөө нэг яг одоо энэ нийгэмд амьдарч байгаа залуу хүмүүсийн төлөөлөл гэдэг утгаараа тийм төгжрлийн баг мэрэгчлэнүүд болсон шүү дээ. Ямар замаар яаж явах тийм тийм ямар тээврийн хэрэгслийг сонгох уу гэл. Тэгээд нөгөө ядж байгаа нөгөө байрны дундх зам мамыг бүр одоо бүр амтхаа бойлж мэлцэн энэ тий амар л байгаа л да. За бас нэг юм. Энийг бас бүр ярихгүй болохгүй нөгөө ариун зай түрүү нөгөө хальт дурдаад өнгөрцөн. Одоо 4 игнэтэй зам байна уу? 2 игнэтэй зам байна уу? 6 игнэтэй зам байна уу? Хамаагүй нэгдүгээр игнэ гэдэг бол ерөөсө тэр чигээрээ зогсоол болчихсон явдал. За дээрэс нь одоо бүх яам, тамгын газар, хотын төвөө офис, за эдний хажуудлынх тэр бүх замуудын нэгдүгээр игнэ хоёр талдаа шүү бүр те нэгдүгээр игнэнүүд дандаа зогсоол болцсон явдал. Энэ бол бас асар их төгжрлийг үүсгэж байгаа. Жишээлбэл одоо би хамгийн сүүлд юу нөгөө нийслэлийн байр чи юу лээ? Хангарт ордонлоо ингээд
орох гэсэн тэр нөгөө яг телевизийн машинтай явж исэн учраас бас би ороод гараад ажлаа амжуулаад амжиж байгаа байхгүй. Тентгийн зогсоол байхгүй. За нэгдүгээр тэр хідэн давхрын хаан гардч одоо тэнд ажиллаж байгаа 6 7 ахаа. Хэдлээ? 14. За тэнд ажиллаж байгаа бүх офисын албан хаагчид бол бараг 80% машинтай авах тий. Тэр хүмүүс тавиал болчихж байгаа байхгүй. Гэтэл тийм чинь иргэдэд үйлчлэх төв штэ нийслэл чинь. Тэнд чинь маш олон иргэд ажил хөөцөлдөж очиж байгаа. Ямар нэгэн байдлаар асуудлаа шийдвэрлэх гэж очиж байгаа тий. Компаниуд тэнд асуудлаа шийдвэрлэх гэж очиж байгаа. Зөндөө асуудлууд байна. Тэр хүмүүст бол тавих ямарч боломжгүй. Тэгэхээр мэдээж тэр талбай дээр төлбөртэй тий. Оо яг үнэ харин тий. Манайх шиг ер нь гэхдээ төв талбайдаа паркинг хийчээд тэгээ тэндээсээ ингээд нэг хувийн компани ялангуяа ингээд очиод мөнгө аваад ингээд байж идэг. Яг наадах чи одоо энэ дээр хоёлоо нэг тооцоолж өгөх хэрэгтэй хаа. За яг улс төрчлөл гэж хэлэх бах. Гэхдээ бодиттой тэр ийм улс төрж яваад хаан гард ордно. Тэр иргэдэд үйлчлэх ёстой, нээлттэй байх ёстой. Тэр ордны гадна талын зогсоол дээр дарга нарын машин тавьястай. А иргэд үйлчлүүлэх гэж байгаа иргэд бол тэр хавьд нэрээ төлбөртэй зогсоолол олдвол их юм штэ. Тэгжил үйлчлэж. Тэгээ энэ ч одоо иргэндээ ээлтэй нээлттэй төр юм уу зүгээр жижигхэн л шинээс харахад Хадлан үүлгэн гэдээсэн тэгээ юу болсон бэ? Нүгээсээ судалж байгаа гэсэн тийм. Тэгээ хоёр зогсоолыг багтаж нүүн гэсэн ш нэрээ. Хоёр газрын одоо зогсоолыг нь үггүй болгох гээд байгаа зү. Одоо Blue Money уртал, Драмын театрын урталыг нь тий. Тэр ч иргэдээ бишээ ингэж боддог. Зарим нэг юм дээр бас түр төмөр нүрээ харуулах хэрэгтэй те. Үнэхээр одоо тэр урсгал сурж байгаа хүмүүсийг хайр найргүй эрхийн насах хэрэгтэй. Тэр бол одоо жишээ нь жолоо орох наад захын юуг л болцсон соёл байхгүй байх. Эсвэл тэр хүний эрхийг хасгал бол ямар асуудал байна те. Гэхдээ энд бас жолооч биш. Би бас биш. Ингээд. Гэтэ та нарын ер нь бол яг үннээ хэлээр урсгал суржсэн тохиолдол байна уу? Тэр одоо ер нь сүрж олохгүй шүү дээ. Одоо урсгал сүрх юм бол жолооч болчиход байсан тий. Эрхийн асуудал шүү дээ. Улаанбаатар хотод ер нь тэгж авах маш асуудалтай шүү дээ. Санаа хөдөлгөөний дүрм чинь нилээд чангарч байгаа юм байна. Энэ 10 сарын 1-ээс шинэ одоо бас дүрм. Одоо бидэрт гоё жишээ байгаа тий. Тэр Артикогийн яриан дээр яг үзүүлэе гэж бодож байсан. Найруулагчаа нөгөө нэг өнөөдрийн Twitter, Facebook бүх зүйл дээр тренд болсон нэг бичлэгийг үзүүлээ. Яг гоо энэ бол хувь хүний бичлэг. Чи тэнэг юм уу? Араад ирсэн махад яах юм? Юу гэх юм? Бид нэр гарах гэдэг. За энэ эмэгтэй ч бол нөгөө нэг буруу урсгалаар орж ирсэн гэсэн. Урсгал сүрээд ороод. Тэгээ иргэдээ шаардлагыг хүлээж аваад ухрахгүй бүр тэгээд За тэгээд одоо энэ эмэгтэй чи ингээ гараад яваад урд байгаа машинаа очиж зогсож байгаа. За зогсож байгаа. За энэ бол хүний эд хөрөнгөнд халдсан асуудал. За дээрэс нь энэ сууж байгаа эмэгтэй рүү бас ингээ дайрч доромжилж байгаа. За тэгсэн чи энэ эмэгтэй миний зургийг авчлаа гэж байгаа. Нөгөөг нь ингээ үзүүлж байгаа тий. Би чиний зургийг авах чи хар гэд ингээд үзүүлж байгаа. За тэгээд энэ эмэгтэй нөгөө хүүхдтэйгээ явж исэн болтой хөгшин настай ээж нас явж исэн болтой энэ эмэгтэйг бас ингээд юугаар хилээ ичиж байгаа. Нэг болохгүй үгээр хилээ ичиж байгаа. За тэгээд ерөөсөө энэ асуудал ингээ үүссэн. Замаач чөлөөтэй үг. Замаач тэгээд тэгтэл арталт нь 5 6 машин игнээ зогссон байгаа. Яг уу. Энэ зам нь юу юм шиг байгаа. Нөгөө хороол дотор ч юм уу та нэг ачаал багтаа зам. Харин тий. Үнэхээр одоо ингээд төв замууд дээр туслах. Төв замууд дээр ингээд ийм асуудал үүссэн бол энэс болол одоо ингээд таг зогсож байгаа байхгүй. Тэгэл ингээд яадгийн арын гэрлэн дохоны уулзрын машинууд ингээд араас нь яриж чичгээр тэр уулзраар ямар ч машин нэвтрэхгүй. Ингээд л нөгөө нэг дүүжрэл чинь бүгдээрээ одоо сайхан болж байгаа юм да. Тэгэхээр энэ эмэгтэй үйлдэлийг та нар өөрсдөө зүгээс юу гэж харж байна? 100% буруу л гэж харна би бол. Энэ дээр бол бүр маш хатуу хариуцлага хүлээлгэх ёстой ш. Үнэхээр замын хөдөлгөөний дүрм жолоо өөртөө ийм зүйлийг одоо зөвшөөрөөд байл те. Энэ хотын иргэн болгон өөртөө ийм хариуцлагагүй буруу үйлдэлийг зөвшөөрөөдөх юм бол бид нар хот гэж байхын хэрэг байхгүй, дүрм журам гэж байх хэрэггүй. Бүх хүн өөрийнхөө дүрмээр явдаг болчихвол энэ ч одоо юу болох юм? Эмх замраагүй байдал үүснэ үстэй. Тэгэхээр биднэрт нэг л дүрм журам үйлчлэх ёстой. Тэрэнд бүх хүн л ижлэхэн захиалж дарагч байна уу, цэрэгч байна уу? Тэгэхээр энэ эмэгтэйг нь те үнэтэй машин унсан байна уу, үнэтэй брэнд барьсан байна уу? Тэр бол ер нь бол хамаагүй шүү дээ. Хүн ухамсараараа л одоо хэмжигдэх ёстой дүрм журмыг дагж яана үгүй гэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд бол би бол цэвэр энэ эмэгтэйгийн буруу гэж хэлнэ. Одоо бас нэг сошиал хөгжсөний нэг эерэг тал нь ч гэх юм байна л да. Хүмүүс одоо дүрм зөрчлөөхөд зургийг аваад одоо Facebook ч юм уу замын цагдаагийн пэйж хуудас руу явуулахад дараа нь тэр тухайн үедээ биш юм аа гэхэд хэд хоногийн дараа нь энэ сурвалжлаад тэр чинь хариуцлагын тооцоолоод байгаа. Үнэхээр нөгөө замын хөдөлгөөний дүрм зөрчсөн байх мэдээж иргэдийн хоорондын одоо үйл ажиллагаа асуудлууд бол энэ зөндөө байгаа шүү дээ. Одоо тэгтээ нөгөө 10 сарын 1-ээс
мөрдөгдөх тэр хуулиар бол энийг баг албачуулж байгаа юм шиг байлаа. Иргэдийн яг ингээд нөгөө мэдээллийн мөрөөр аль биесээр хариуцлага тооцдог болно. Тэгэхээр одоо ийм дүрм зөрчсөн замын хөдөлгөөнд одоо үнэхээр бүтлэг оролцож байгаа хүмүүс юм бол манай жолооч нар бас бусдтай хамгийн гол нь тэр хүн муу үзэж байгаа юм биш үү гэж. Замын хөдөлгөөний дүрмээр барьж оролцооч. Таны одоо юу гэдэг нь те зөвөр нэг 5-6 секунд хожих гэсэн энэ үйлдэлээс чинь болоод цаана хэдэн хүний ажил амьдрал одоо хэцүүдэж байгаа байлаа гэдэг энэ асуудлыг бодох үүднээс л одоо энэ иргэдийн одоо яг энэ дүрм зөрчсөн тохиолдолд тэрийг нь одоо баримтжуулсан тэр баримтан дээр нь үндэслэх тухайн жолоочд бас хариуцлага тооцох юм байлаа гэж би бас уншиж байна. Бас энэ бичлэг маань өнөөдөр цахим ертөнцөөр амар тархсан л да. Маш хүчин авсан. Тэгэд энэ тал дээр бол би өөр байр суурьтай байгаа. За буруугийн хувьд бол буруу. Тэгэхээр тэрнээс наадан тэр хүн буруугаа ухаарад бүх үйл ажиллагааг аваад арга хэмжээг авчиж байгаа юм. Хамгийн гол нь монголчуудын нэг муухай хандлага. Нөгөө нэг хүн дөбөөнөрөө дайрдаг. Хамгийн гол нь яг хуу хинт ч ямар ч юм тохиолдож болно л да. Хин ч яарал заримдаа хин нэгэн уурлахаараа бас яхирлаад хидэрлэл чадахгүй хүнд байдаг шүү дээ. Хүн болгонд байдаг. Тэгэхээр дараад нь энэ эмэгтэй нөгөө сэтгэл зүй гэдэг тал дээр одоо энэ эмэгтэй хүн гэдэг талаас нь те хараад үзэхээр маш их хараалын комент явж байгаа нөгөө. Ямар амар. Бичлэгнийхэн даараа. Тэгээд нэг нь л хилээд өнгөрөхгүй олуулаад юм хар маасаар дайрдаг. Тэр нь бас монголчуудын нөгөө буруу тал нэг зүйл рүү туйлширдаг бас нөгөө хүнээ цааш нь бодохгүй яг хүн болгон алдаа гаргадаг л да. Ухаархан чухал гэвч нөгөө хүнийхээ цаад нөгөө сэтгэл зүй гэдэг зүйлийг бодохгүй. Одоо маш их сэтгэлээр унаал амар ингээл тэр коммент. Тэр бас хүн болгон дороо ухамсартай. Насанд хүрсэн хүн бол өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг эхлээд бодох хэрэгтэй байхгүй юу? Инээс ямар үр дүн гарах вэ гэдгийн хариуцлагыг насанд хүрсэн хүн бол өөрөө ойлгож явах хэрэгтэй. Түүнээс бид нар одоо ямар нэгэн хүүхдийн үйлдэл дээр ингэжээвэл бас ер нь бол бидний буруулж магадгүй. Энэ тохиолдолд энэ хүнийг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад олон нийтээрээ ингэж бас жичлэхгүй байх л да. Нөгөө талаар өнөөдөр нэг зүгээр хатуухан ч гэдэг юм уу хэлэхэд манай нийгэм чи өнөөдөр бараг л дүрм журмыг тайлбарлахаас илүү залхаан цээрлүүлэх маягийн одоо арга хэмжээ нь илүү үр дүнтэй байгаа юм зүйл харагдаж байна. Тийм болохоор магадгүй иргэд энэ аргыг сонгож байна. Ямар сайндаа л одоо гудамжин чээж мэж байгаа хүмүүс ингээл зураг мургийг аваад өөрийг нь хартал ичтэл шээр энэ төр гэдэг чинь айгүй үр дүнд хүрээд байгаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь анх тэр үйлдэл хийж явахдаа ухамсартайгаар бодоогүй л байна л да. Тэгээ монголчуудын нэг юм маргалтаж чаддгүй бас нэг юу байдаг нөгөө мэтгэлцэж чаддгүйг нэг зүйл байдаг. Хувь хүн рүү нэрхий алддаг. Зүгээр ингээд насанд хүрсэн хүн болгон гिचээд өөртөө жолооны одоо дүрмэл үздэг л да. Би одоо яг өнгөрсөн жил суусан гэхэд бол яг ийм нөхцөл байдалд орлоо гэхэл яах вэ? Эвтэйхэн шиг одоо тий ойлголцоод гарах ёстой юу гэдэг ч юм уу ямар нэгэн тийм мессежийг ер нь багаас нь ч гэх юм уу өгөх ёстой л ахал та хүүхдүүдтэй ч юм уу тий ер нь жолоо барьж болно гэсэн. Төгжрлөөс гарах арга замыг хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Энд дээр би нэг зүйлийг нэмээ хэлчихв. Миний бодлоор хамгийн том бодлого бол нөгөө хот төлөвлөлт дээр алдагдаад байна л гэж би бас хэлэх байна. Мэдээ саяны та хэдий хэлсэн бол үнэхээр үндсэн шалтгаануудын нэг мөн. Гэхдээ энэ дээр нэг зүйл яг яалтчгүй мэдрэгдээд байгаа нь хот төлөвлөлт. Маш том барилгуудыг одоо хотын төв гэсэн ашигтай гэсэн тий орлоготой гэсэн бүхэл хэсэгт одоо барьж байна. Тэгтэл тэр замаар машин явах хэвээр, хичнээн машины даацтай тэр хавьд хүмүүс амьдрах хэвээр, цэцэрлэг байх хэвээр, сургууль байх хэвээр гэдэг ийм цогц төлөвлөлт манад байхгүй. Зүгээр л тэр барилгыг бариад хідэн төгрөг аваад тухайн компани ашиг олно, тий? Тэр компани тэр газрыг ямар нэг аргаар яаж ч авсан байдгийг ингээд нэг авчихсан. Яг энэ үр дагавар чинь одоо хотын ачааллыг ингэж их хэмжээгээр нэмэх араасаа ийм олон сүрэг үр дагаврыг дагуулах ийм нэг том шалтгаан болоод байгаа хгүй. Тэгэхээр одоо ядаж энэ үрдлээ бид нар бодлогогүй болсон явсан юм байна. Инээс цаашаа анхаараач л гэж бас иргэн үний хувьд хэлээ да. Нэг байшин барьсан бол энэ байшин руу орох гарц замууд ямар байх вэ гэдгийг хамтал шийдэл явуулах байх хэрэгтэй л юм шиг байна. Ядаж зам байхгүй бол тэнд өндөр барилга бариулах хэрэггүй шүү тийм. За найруулагч би өнөөдрийн нэвтрүүлгийн модератор тэгээд манай оролцогчид бол гэхдээ төгжрөл бол яалтчгүй бидний амьдрал тохиолдож байгаа бас номер 1 бэрхшээл байгаа гэдгийг манай үзэгчид бүгдээрээ бас хүлээн зөвшөөрөх бах. За бид нар бол өнөөдөр байгаа гарц шийдэл одоо ер нь бол яг бодит байдал ямар байгааг өнөөдөр жишээтэй бүр ярьлаа шүү дээ тий. Тэгээд Хисэко хугацааны зар сурталчилгааны дараа бид нар залуучууд ер нь энийг өөрчлөхөд хандлага нь одоо ямар байх ёстой юм бидний зүгээс ер нь юу хийж болох юм бэ гэдэг талаар үлдсэн минутанда ярина. Ингээд реклам зар сурталчилгаа хийсэн хормын дараа эргээд болцъё. За ий твитлээд та бүхэн бид нэвтрүүлэгтээ хамт байгаарай. За манайх
Энэ өнөөдөр Баярмаа Алтан хүү зулаа Ариун заяа доо бид тав нийлж агаад залуучуудын төлөөлөл гэж ойлгож байгаа өөрсдөө. Тэгээд өнөөдөр хотод одоо хамгийн номер 1 асуудал бол төгжрөл. За энэ төгжрөлийн сэдвээр бид нэлээд шүүмжлэлтэй хандаж яриа өрнүүллээ. За одоо манай 2 дугаар хэсэг бол мэдээж эндээс ер нь хувь хүнийхээ зүгээс одоо төгжрөл гэдэг юмд ганцуул гэдэг энэ хувь хүн ямар одоо зүйлийг авч хэрэгжүүлэх ёстой юм бэ? Өөртөөсөө эхлэе гэдэг уриатай штэ манайхан чи ер нь те хандлага өөрчлөе, санаа зөв бол заяа зөв гэх. Тэгээ бидний өнөөдөр санаа юун дээр зөв байх юм, юун дээр нэгтгэхийн залуучуудыг юунд уриалах юм гэдэг дээр одоо үлдсэн минутаа зарцуулна да. Би сайн нөгөө залуучууд гэдгсэн чи 30-аас дээш насны ахмадууд гэдэг. Гинт тэрийг бодоод Тэр санаа тэрийг бодоод залуу насны үнд орох уу гэж бодлоо. За яг өөрийгөө залуу гэж бодоо юм. Баярмаа хамаагүй зарлаа. Баярмаа 45 нас хүртэлтэй чи одоо яа. Асуулт тоо. Гинт сая ярина гэж бодлоо. За би тэгээд яг залуу хүн гэж бодоод нэгдэд дарч гисэн. За нэгдгээр нийтийн тээврийг би бол сонгож байгаа. Нийтийн тээврийг сонгож байна. Тэгээд хэрвээ нийтийн тээвэр нөгөө хүрэлцэхгүй те би ч одоо 120 бодол төр дуглаа ингээл автобус хүлээгээд зогсож байгаа гол зунжин зайсан гэсэн автобус маш их юм. Тэгээ энэ шараад тийшээ явдаг автобус зүгээр нүднийг баг 10 автобус зурж яхад нэг нь шараад руу явдаг. Тэгээ хотын дарганараа нийтийн тээврийнхаа энэ зүг рүү нэг жоохон автобусны нөгөө чиглэл нэмдэг өгөөч айл камер байсан. Чиглэл нэмдэг өгөөч тэр хавьд маш олон хүмүүс амьдардаг шүү. Тэгээ ийшээ ажилтаа гэдэг. За тэгээ хоёрдугаарт нь одоо нөгөө сүүлийн үед хүмүүс залуусын хувьд айгүй тренд болоод байгаа. Дугуйг уул нь унж сурмаар. Гэхдээ миний хувьд амар эрсдэлтэй юм шиг санагдаж байна л да. Яа гэвэл нас ш ганцлаа зам байна. Эрсдэлтэй энэ зам. За одоо тэгэл дүүмээс нэг дугуй унаа сурж байгаа юмд ингээл оролцоод явж ирсэн. Дугуйныхаа артлан ингээ шин дугуй ч ингээ. Бараг тийхгүй бол нэг нөхөр араас ирэл мөрөгчүүл тэгэл бас ингээ дуунаас ийсэн болох эрсдэлтэй. Нөгөө бас нөгөө явган Улаанбаатарын зам ч бас айгүй хэцүү шттэ. За тэгээд дээрэс нь явган зарчигчид бид нар те өөрсдөө бас замын ачаал бол бас маш их ачаал нэмдэг шүү. Гэрлээрээ гарахгүй байна л гэдэг чинь нэг улаан гэрлэр явган зарчигч дайрцгал юм бол тэгээд хөгжил ер нь бол үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр нэг зүйлийг хэлгээд хэрвээ миний хажууд байж байгаа хүн улаан гэрлэр гарах гэдэг юм бол хүүе улаан гэрэл асч штэ. Гэрлээрээ гараач гэж хэлж сурах хэрэгтэй байна. Гоё хэлээ штэ. Наач яг уурж байгаа юм шиг. гоё хамаатай ингээд нэгэн гараа өчүүлээ. Тэр гоё. За залуучуудаа гэдэг юм уу хэлдэг болсон. Тэгээд улаан гэрлэр ялангуяа нөх хүүхд хөтлөө гарцдаг. Тэгээд би өөр ардаас үе болооч наач улаан гэрлэр тэг хүүхд ядаж өөрөө явуулдаг. Тэр өстө амар буруу. Би нэг жишээ хэлье. Би нэг удаа ганц л хэлжсэн. Тэгээд цагдаатай хамт гэрлэн ахаа хүлээгээ зогсчихсон. А тэгсэн чинь гэрлэн ахаа улаан хасж хахад нэг зорчигч ирээд шууд гарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр цагдаа хюуч дуураагүй. Зүгээр л тэр хүний гаргацсан. Уул нь би биш тэр цагдаа хэлж явах хэрэгтэй шүү дээ. Шаардлага тавих хэрэгтэй хүн шүү дээ. Тэгэхээр бид нар зүгээр өөрөөсөө л энэ нөгөө нэг хандлагаа өөрчлөөд бусдаа ч гэсэн шаардлага тавья. А тэгээ тавих хэрэгтэй хүн тавихгүй байна гэдэг чинь өнөөдөр бас айгуу сонир шүү дээ. Тэгэхээр чи ийм байх чинь бид нар яаж хандлагаа За минь цагдаа нараа. Дээрээс нөгөө гарцгүй газраар хашаад аваад зүгээр сайхан гоо шүү дээ. Тэгээд дээрээс нь өөрийнхөө амьсгал эрсдэлд оруулж байгаа. За дээрээс нь цаа ингээд төвжирлэгээс аялжлаа тий. Тэр хүнийг мэдээж одоо тэр жолооч мөрөхгүй л тодорхой. Тэгэхээр мэдээж зогсож таарна. Замын гол зогсно, араас нь машаараа зогсно. Тэгэл нөгөө хөдөлгөөн саарна. За чи жолоочийн хувьд жишээлбэл яаж хандлага өөрчлөе гэж жолоочлоо уриалмаар байна. Яг хөө түрүүн бид нар бас түрүүн халт дээрээ өнгөрсөн шүү дээ. Төрийн байгууллагууд мэдээж одоо ард түмэн байгаа, ард иргэд байгаа юм чинь төрийн үйлчлэгээ авч л дараа. Тэгээд төрийн үйлчлэгээ авахын тулд төрийн албаагч нар байж л дараа. Одоо дэлхийн зарим улс орнд хэрэгжүүлдэг юм байлаа. Төрийн албаагчтай одоо энэ хитэн 10 хэдэн яамтууд байна. За одоо засгийн газрын хэрэглүүч агентлагууд гэх газрууд энэ албанд ажиллаж байгаа хүмүүсээ бүгдийг нь одоо автомашины баг боловч үл яасан. Тодорхой хэмжээнд альсвал нэг автобус гаргаад тэр хүмүүсээ гэр гэрээс нь аваад гэдэг юм. Тэгээд тэр 20 хүнийг 20 машин тэр иргэдэд үйлчлэх хэвээр зогсоол тэр зогсохын хооронд нэг л автобус зогсох л. Тийм биз. Тэгээд тэргүү тэр төрийн албаа хаагч машинда бензин хийгээд тодорхой хэмжээнд мөнгө гаргаад явж л байгаа шүү дээ. Тэгээд тэр автобусныхаа мөнгөөр ч юм уу тодорхой хэмжээнд төлдөг. За тэр төлсөн мөнгө нь одоо гэрийнхэн мөнгнөөс ч юм уу гэрийнхэн уртлын зам дээрээс ч юм уу авдаг. Мэдээж энэ чинь яг зүгээр байнга хэрэгжүүлэх гэж байгаа арга зам биш шүү дээ. Мэдээж одоо бид нар үнэ маргааштай ингээд зам бариад төвжирлээ шууд бууруулчих чадахгүй юм чинь магадгүй нэг ийм туршлагууд байдаг юм лээ. Энийг одоо нэвтрүүлээд энэ төрийн албаагчдыг ер нь автобустай болгочихвол яа. Чи өөрийнхөө хувьд юу өөрчлөе?
Би юу? Тий. Би одоо тэгэл дөрмөө барьж л оролцсон ба. Зөв. Улаан гэлээр гарахгүй, уус халсахгүй. За хараа. Нэгдүгээр игнэгээр явахгүй. Оо тийм. За. Одоо алтагуугийн машины номерыг одоо бүр ингээд зарлан ингээд бүр наач тийм үү энэ жолооч хизээч те нэгдүгээр игнэгээр явахгүй улаан гэрлээр орохгүй. За тэгээд алтагуу ингээд цонхон хонгоолгоод яах гингүүд одоо ингээд алтагуу айгуугаа юут болчихж байгаа байхгүй те бас хүмүүс ингээд харах юм бол тийм энэ залуу бол хизээч ахиад те замын хөдөлгөөнд өө тий хэрүүл хизээч ихгүй тий би бол явган зарчигч машин барьдгүй угаасаа би хизээч барихгүй тийм бүр юутай тэгээд барихчгүй тэгээд явган зарчигчтай би бол гоё уриалга хэлнэ үнэхээр одоо заавалчгүй юу цагаан шугамар зам хөндлөн гарчээ гарцаар гарчээ яагаад гэвэл энэ бол таны өнөөдөр те амьд явах баталгаа болж байна яагаад гэвэл одоо маш одоо гарцсан одоо жишээ 33 дугаар сургуулийг би нөгөө эцэг эхийн урал дээр дөнгөж хичээл эхлээс суусан зөвхөн 33 дугаар сургууль дээр 3 талд нь скул полис гарсаар нь байтал 17 хичээл эхлээд 17 хон жоход 4 хүүхэд автомашины ослоор нас барсан гэсэн ийм харамсалтай таа. Тэгэхээр ингээд 17 хоногийн дотор гэдэг бол амар харамсалтай. За тэгээд дээрэс нь за юу хэлдэгтэй байнга замын хөдөлгөөнд маш соёлтой оролцох хэрэгтэй. За тэгээ Баярмаагийн хэлээд идэг тэр шаардлагыг бол би сайхан тавина. Дээрээс нь бас ингээд зам мамаар ингээд явж байхдаа замаар тамхийнхаа ишийг гаргаж хайж байгаа, хог могоо гаргаж хайж байгаа жолооч нартай бол би хизээч дуугаа өнгөрдгөө. Тэгээ одоо болмол гэдгийг нь бол байнга хэлдэг. Гэтэ дандаа л ихэнхдээ нөгөө ингэж хүлээж авдаг. Чааны ороотой ингээл. Надад хамаагүй л дээ. Үгүй таны одоо тамхитаад ингээ ишээ. Гэтэ би хотод бас амьдарч шít. Миний эрх зөрчигдөж шít. Би хогтой газар амьдрмааргүй байна те. Ийм л зүйлийг бас хэлмээр байна. За дараагийн. Миний хувьд нь шүү дээ. Манай ариун зяст амар нервтэж оролцож байгаа шүү дээ. Амьдралын шаардлагаар машин барьж сурсан шинэ жолоочоо. Тэгээд зарим нэг мэдхгүй юугаар бол нэг орж гарсан юм байгаа хаа өөрөө ч анзаараагүй ч юм уу тий. Азар юу болж өнгөрснийгөө сүйд нь ингэж тий. Тэгээд би нэг хоёр зүйлийг хэлмээр санагдчих. Гурван зүйл юм байна заа. Нэгдүгээр хувь хүний зүгээс юу хийж болох вэ гэсэн шүү дээ. Эхлээд зүгээр л ажлаа төлөвлөөд хідээс ямар ажилтаа байлээ. Тэрнээсээ 30 минутын өмнө босоод зохицуулчих асуудал байхгүй юу. Жишээлбэл хүүхдээ одоо 8 цагаас сургуульд нь оролцох ёстой бол та 7 цагт босоод 7:30-д гэрээсээ гараад төвчрээд байгаа юм бол 6:30-д нь босчих ч юм уу 6:40-д нь босчих хэрэгтэй байхгүй юу. Хувийн бэлтгэлээ урд өдөр нь амжуулчих. Тэгэх юм бол асар их цаг хугацааг хэмнээд өөртөөсөө шалтгааллахгүйгээр тэгээд төвчрэлд бол гайгүй даваа гарчих болов гэж бодож байна. Хоёр дахь зүйл гэвэл нэг зүйл байна гэхгүй. Одоо энэ тэнийгээ хотгон хорооллууд нэлээд сүндэрлж шít те бид нар ингээд жишээлбэл одоо нэг одоо буян тухай гэж байлаа гэж бодъё. Тэр хороолд байгаа хүүхдүүд нь хотын төв рүүгээ сургуультай байвал байрныхаа хүүхдүүдээ яг тэр чиглэлдээ нэгэн ч юм уу зөөчдөг баймаар байгаа байхгүй. Сургуулийн байхгүй юм чи. Яг тэ нэг байрны хүүхдүүд за 18 лөө явж гин хотын төв рүү одоо ямар сургууль байдیں۔ Тийшээгээ явах гэж тэдэн цагаас бэлэн шүү гэж тэд нар ч угаасаа групп чаттай тэлээч хуршийн тийм мэддэг таньдаг болсон нэгд өдөр нь би шүү, хоёр дахь өдөр нь тэр шүү гэд ийм нэг арга байж болж байна. Энийг ч гэсэн ер нь хэрэгжүүлээ явж байгаа. Буян тухайгийнхан ч юм уу ер нь энэ тийм танилуд маань бас ярьдгийг. За 3 дахь зүйл юу ээж болох вэ гэвэл одоо нэг жишээ байна л да. Дайх хөдөлгөөний нам гэдэг Facebook гэд байгуулагдсан. Дайх хөдөлгөөний нам. Би бас заримдаа дайгд тийм аа хүмүүст. Ядаа ажлынхандаа дайгддаг. Би тэднэрт дайгдаг үл дайгддаг. Юу байж болох вэ гэвэл би жоо тийм нам гişүүн. Би одоо сая гişүүн болсон юм. Миний одоо найзын өсөлтийг аваарай. Дайх хөдөлгөөний намынхаа хэлмээрээ. Иймэрхүү бас юу вэ гэхлээр зүгээр хаанасын хаа үрхийн чиглэл биччих. Жишээлбэл за 3 дугаар хорооллоос одоо манай ажил бол гитэмс байлаа гэхэд 3 дугаар хороолт гитэмс гэж бичгэд би одоо жишээлбэл машина бариа явж байхад тохиолдол надад дайгдаж болох байхгүй юу. Тэгтээ хүн болгон дататай болцсон байгаа шүү дээ. Ухаалаг үстэй болсон учраас дайгаал аваа явчихна. Ямар нэгэн би тэр хүнээс доогоос доо жишээлбэл 3 миний замд байлаа гэхэд авлаа гэхэд би юу яахгүй мөнгө төгрөг авахгүй тэр чи би дугаас чиглэн юм чи яах вэ? Энэ хүн өнөөдөр машин байхгүй л нэг л гарцсан байгаа байхгүй. Замдаа ингээл түүгээл явчин дайх хөдөлгөөний нам одоо баг байгууллагад удаагүй ч гэсэн би намын тухай сонссон. Би 100 гişүнтэй талцсан л. Улс төрийн нам юм баг гэж. Ямар сонин нэгтэй нам бэ гэж бодсон. Тэгэж улс төрчиж бодохгүй. Хэрэгтэй нам байна тий. Тийм. Намын үйл ажиллагаа бол
Ямар нэгэн татвар хураамж авахгүй. Яг үнэ. Энэ гурван зүйлийг би ер нь бодож төгсгөлтнөөс хэлмээр санагдсан юм аа. Ер нь бол хувь хүний бас машинтай хүн болгоны хийчгээр л зүйл. Тэгээд тэр бүр бариад машин бариад автобус оруулаад ирч чадахгүйгээс цааш өөртөөсөө яагаад эхэлж Ой, Facebook дээр юу гэж үчиж байна? Нөгөө монголоор хөдөлгөөний байх хөдөлгөөний би гишүүн болох гээд хүсэлт явуулснаас биш эдмин биш. Энэ бол хэрэгтэй. За яг хүсэлт явуулаад тэгэл мэдээлэл хайцсан оруулах юм байна. Намайг авчих واخа. Тэр одоо яг телевизээр үзэж байгаа хүмүүс яг одоо хайж байгаа те дайх хөдөлгөөний нам амар олон хүсэл тэр шиг та нар аваараа. Гэтэ энэ чинь айгүй гоё холбоо юм биш үү те одоо би зүгээр хоорондоо гоё танилцж болж байна. Эннээс чинь юу гарц гаргалгаа байж танил талынхаа юуг нэмж байна. Эргээр харах юм бол Твиттерийг манайхан болохоор ингээл үзэл бодлоо илэрхийлэх нэг эндэр болгож ашиглаад байгаа биш. Болохоос биш гадны улс орнуудад яг ийм л байдлаар Твиттерийг ашиглаад байгаа байхгүй. Юу гэхээр зүгээр хин нэг нэгээ дайх. Жишээлбэл Хятадд ялангуяа тэр түн бүмэн машин дундаас яах вэ гэхээр зүгээр райныхоо хэдийг нэмчээд ингэж явдаг. Амар тийм өрнсөн байсан тийм л одоо гарц гаргалгааг одоо метрополис хотын иргэд маань бодох хэрэгтэй асуу. Тэр эндээс ч бас гоён гарч ирж штэ. Дайг цараагаал дурлцах гэж байлаа. Би чам дайг цараагаал дурлцах гэж байлаа. Тэгээд муудалцаад алхаад амьдрал жоохон бараан болж ирсэн. За миний хувьд тийм асуудлаа шийдэж байна. Миний хувьд энэ асуудлаас яаж гарах вэ гэхээр одоо нөгөө өрнөд байгаа UB bike-аар хүмүүс ашиглаж байгаа. Одоо ч яг хүүтэрчлээ. Хүүтэрхээс өмнө яг нэг үеуд бол хүмүүс их дугуй авч байна. Нөгөө нэг хэлдээс төвжиж байхад дугуй сүг гэл өнгөрдөг шүү дээ. Тэр чинь өөрөө сайхан даа байхгүй дугуй байна, скутер байна. Янз бүрийн байж болж байна. Тэгэхээр хөв хүний ухамсар амар чухал. UB bike зөв ашиглах хэрэгтэй, дугуйндаа гамтаах хэрэгтэй. UB bike-ийг хэрвээ хүмүүс олон ашиглаад ирвэл хүмүүс тэрийг дагаад ашиглаад ирнэ тий. Тэгэхээр нөгөө машин гэдэг зүйлээ хаяад хүмүүс ажлаа амжуулахын тулд тий. За яг хөвлийн цагаар явах үү тий. Машиндаа дайгдаал явах нь явъя тий. Аль болох бололцоогоор л амьдрий. Тэгэд дугуйгаа ашиглаад, скутераа ашиглаад хөв хүн талдаа өөрийгөө биш, өрөөлийг би биш, бид гэдэг арга замдаар л яваад өгвөл ер нь бидний өөрсдийн тий бид гэдэг санаандаар л яваад өгвөл бидний энэ бүхий л асуудал цэгцэр мэдээж гарцгүй байна гэж байхгүй тий. Тэгэхээр дор бүрнээ сайхан стрессгүй бодоод хэрвээ миний ажил яаж амжих вэ? Магадгүй дугуйн дээр дайгдчих шууд шүү дээ. Бид нэр баг дугуйны артал суугаад явдаг өстэй. Дугуйны харыг сагсанд хүүхдээ суулгаад явж исэн өнөө. тий. Тийм юм заавч ингээд яг ундаг дугуй их оронд чинь очиод яг үнэхээр их гайхсан. Тэрийг яаж арилжааны жишг нэвтрүүлгийг бид нар үзчихсэн шүү дээ. Нөгөө дайн явж ирсэн нэвтрүүлгийг тэгсэн чинь ер нь хотын захиргаанаас ахуулаад төрийн албан агчдаас ахуулаад бүх ажилчид нь за тэгээд тэр хотод ерөөсөө замынхан 70% нь дугуйн зам тий. Тэгээд ингээд дугуйн хулгай тиймэрхүү асуудал байхгүй. Ер нь бол тэрнтэй дугуй бүх хүн хэрэгэл сурж байна гэх тэрнтэй холбоотой ухамсар бас ингээд айгүй өндөр хөгжсөн байгаа. Тэр нөгөө манайхан шиг машин гэж тэгж том үнэлэмжинд хүлээж авч байна тий дугуйгаа. Бид нар машиныг мэдээ шууд аваад явахгүй шүү. Нэг гэрт одоо жишээл нэг дугуй биш тийм хүүхдийн тоогоор дугуйнууд юм. Тэгээд жоохон хүүхдээ хүртэл арталтаа ингээд суулгацсан дугуйтай авч идэг. Бүр тэр их гайхамшигтай бүр настай хүмүүс нь ч хүртэл дугуйгаа унж идэг. Тэгэхээр ер нь тийм номер 1 дугуйны их ор. Тэр гоё хандлага. За ингээд бид хэд бол хувь хүнийхээ зүгээс ямар ч байсан автозамын төгжрлийг ингээд зүгээр шөмжлээд суусангүй. За өөрсдийнхөө хувьд хийж болох үүрэг роолоо бид нар маш сайн одоо үзэгчдэд танилцууллаа. Залуучууд маань бидний хэлсэн хувь хүмүүсийн маань өөрсдийн үзэл бодлыг та нэгдэж байгаа бол та мэдээж манай ETV HD пэйж хуудсанд нэгдээд за бид нэвтрүүлгийг маань сайхан шеэрлээрээ олон залуучууд бидний ингээ хараад тэгээ Монголын залуучууд бас ер нь бол ингээд стил имиж юугаараа гоёхоосоо илүү одоо тэр ухамсарын өндөр түвшинд одоо залуучууд яаж гоё минималист амьдралыг ингээд сонгож ийн гэдэг чи одоо бидний гоёх тийм гоё л болжээ. Тийм учраас залуучууд маань бас энд нэгдээд сайхан шеэр хийгээд өнөөдөр төгжрөл дээр бид тавья авах арга хэмжээг ч гэсэн та нар ч гэсэн залуу хүмүүс бас бодоод те ер нь нэрээ энэ зүгээр юм биш үгээд. Тэгээ түрүүний доогийн хэлдэг дээр сая автомашингүй өдөр болоод би нөгөө манай том охин ганцаараа дугуйтай. Тэгээд бусдын дугуйг ингээ гарсан. Ролл гинтрэ орхицсан байсан. Тэгсэн чинь нөгөө яг UB дугуй нөгөө нэг хэрэгцээ гараад тэгсэн чинь яг тэр автомашингүй өдөр талбай эргэн тойрны залуучууд ингээ бүгдээрээ тэр дугуйг унаад тэ ингээд амар гоё найзуудаараа ингээл явж явсан чинь амар гоё. Үнэхээр надад нэг хот дээр яг Улаанбаатар хот нэг ийм л байвал нэг гоё юм шиг. Орчин хүртэлтэй хүүхдүүд инээ цангинаал те. Ерөөсөө тийм чагнаал магнаал янз бүрийн дуу чимээ байхгүй. Айгуу гоё амгалан байсан тэр өдөр бол. Магадгүй тэрийг жилд 2 удаа биш 3 4 удаа зохиоход яагаад болохгүй гэж тийм ээ. Иргэд бол маш сэргээрээ.
За ингээд яг сансрын энэ замаас ахуулаад ингээд цаашаага дуу нөгөө нэг юу болцсон. Автомашингүй өдөр болоод нааталтанд бол зүгээр ингээд зогсчихсан машин. Зарим зөөр унтж байгаа юм шүү дээ. Ингээд зогсчихсан. Тэгээд тэр дундуур нас ингээд сүлжиж гараад яг автомашингүй зам руу ингээд гарч явах тэр мэдрэмж бол айгүй сонирн байсан. Яг ингээд тэр тэгвэл одоо бид нар ч хичээе те. Тэгэл одоо бид нар бүгдээрээ хичээхээр шийдчихлээ. Ер нь хичээе гэж тэгээд дээр байгаа хүмүүс ч гэсэн бас хичээх байх тий. Дээдсүүд минь гэдэг шиг хичээ та нар ч хичээ. Доотлон гүйдлээ болоод эхэлж байна. Та нар минь одоо юугаа ол гэхээ одоо тий. Тэгээд судлаа олох уу. Тэгээд залуучууд бол одоо юу гэдэг нөгөө гол нь бид нар яагаад энэ нэвтрүүлгийг хийх болсон бэ гэхэлэр сошиал орчинд Twitter, Facebook-д маш олон шүүмжлэгчд байна. Гэхдээ тэр дундаас яг юм хийж байгаа яг өөрийн биеэр оролцож гарч шийдэл хэлж байгаа хүн баг байхгүй байна. Тэгэхээр ETV-ийн залуучууд за магадгүй өнөөдөр энд дандаа сэтгүүлчид ингээд суусан. Маргааш яг энэ тайзнаа манай найруулагч нар, маркетингийн албаныхан тий одоо өөр хэм байх юм. Залуучууд бүгдээрээ орж ирээсөө магадгүй тий манай одоо сошиал орчинд бидний ингээ үзэж байгаа залуучууд үнэхээр манай пэйж хуудсанд хандах юм бол тааж магадгүй энэ бид гэсэн цамцыг өмсөд энд бид нартэй суугаад өнөөдрийн одоо тэр өдрийнхөө сэдвээр бүх өөрийнхөө уриалгыг хэлээ залуучууд айгүй гоё эерэг хандлагыг ингээ төрүүлээд ингээ байх боломжтой. Тэгээд та бүхэн ер нь бол бидний гол ураа бол санаа зөв бол заяа зөв. Залуучууд бид нар хандлагаа өөрчлөе. Ингэж байгаа тохиолдол өнөөдрийн тэр сүрж зогсчоод гардаг хэрүүл магадгүй байхгүй болно тий. Тэгээд энэ замын төгжрэлт одоо бид нар яаж тасан зогсч амьдрах ёстой юм. Тэгээд үнэхээр одоо баярмаа шиг дугуй унд сурах гад оролцож байгаа хүн бас байж болно. За тэгээд автомашины замын хөдөлгөөндөө соёлтой оролцсон явган зарчигч нь ч гэсэн өөрсдийнхөө үүргийг маш сайн биелүүлдэг байх ёстой. Тэгээд миний эрх таны юугаар хязгаарлагдана те ирэхээр бас хязгаарлагдана. Тийм учраас бас энийг бодож юу явах хэвээр найруулагчаа цаг дуусчин те. За ингээд бидний урайг та бүхэн бас мэдсэн бах. Бид нэвтрүүлгийн урай санаа зөв бол заяа зөв. Залуучууд бүгдээрээ эерэг хандлагатай байя. Өнөөдөр бидний нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Магадгүй та энэ нэвтрүүлгийг хэн нэгэнд үзээрэй гэдэг саналыг хэлэх гэж байгаа бол ETV телевизээр 23 цаг 30 минутаас давтна. За өглөө бол бас нэг иймэрхүү зөв хандлагатай нэвтрүүлэг үзээд гарахад илүүдэхгүй учраас 7 цаг 40 минутаас үзэгч та бүхэндээ нэвтрүүлгийг давтна. За FM-ээр сонсож байгаа яг төгжрэлт донд байгаа залуучууд бол 21 цагаас 99.7 FM дээр бас энэ нэвтрүүлгийг сонсно. Тэгээд үргэлж залуучууд эерэг хандлагатай бидэнтэй хамт байгаарай гэж хэлье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. 1 цагийн хугацаа ямар хурдан өнгөрч вөө. Баяртай үзэгчтэй. Баяртай. Баяртай. Have a road to chip